Их сурвалжийг цахим эмчээс авав. Дэлхийд даяар олныг шуугуулад байгаа хөнөөлт коронавирус гэж яг юу вэ? Чухам яг хаанаас гаралтай юм бол вирусын эсрэг эмчилгээ гарсан болов? Энэхүү бичлэгээр тус вирусын талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно. 2002 оны 11-р сар Хятадын нэгэн тариачин гинэт өвчилж маш их халууран эмнэлэгдэхтэд удалгүй нас барав. Талигачин ойр татныхан, нутгийнхан тэр хавийн бүс нутгийнханд цочмог халуурч эхэлдэг шинжилэрч өвчилж эхлэв. 2003 оны 2-р сарын 11 Хятадын өмнөд мужи Гуанжууд амьсгалын замын халдвар төвчний дэгдэлд гарсан талаар Хятадын эрүүл мэндийн яамнаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээллээ. 2003 оны 2-р сарын 21 64 настай эрэгтэй Хонконгод хурмаар оролцохоор Гуанжуугаас ирж олон орны зочид буудаг Metro Park буудлын 911 тоотод буудалжээ. Зочдуудлын тэр давхарт буудалсан 16 хүн халдвар авсан ба тэдгээр хүмүүс Вьетнамын Ханой, Сингапур, Канадын Торонтод уг халдварыг тарав. 2003 оны 2-р сарын 23 Канадын жуулчин эмэгтэй Хонконгийн зочдуудлаас Торонто дахь гэрлүүгээ буцжээ. Тэр эмэгтэй 10 хоногийн дараа нас орж удалгүй гэр бүлийн 5 гишүүн нь эмнэлэгт хүргэв. 2003 оны 2-р сарын 28 Ханоид ажиллаж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч Карло Урбаны Хонконгод халдвар авсан өвчтнийг эмчилсэн ба энэ өвчин нь өмнө бүртгэдэггүй шинэ өвчин болохыг мэдэж цочмог хүндэрдэг амьсгал дутагдлын хам шинж буюу Severe Acute Respiratory Syndrome товчхондоо SARS гэж нэрлэв. 2003 оны 3-р сарын 15 SARS нь дэлхийд дахинд аюултай болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч тусгаарлах хөл хориод тогтоох замаар халдвар дамжилтыг таслан зогсоох арга хэмжээ авч эхлэв. Халдвар авсан хүмүүсийн 10% нь нас баралтаар төгсөж байв. 2003 оны 4-р сарын 16 энэхүү халдварыг урьд өмнө байгаагүй шинэ коронавирус үүсгэж байгааг дэлхийн 13 лаборатори тодорхойлов. SARS коронавирус гэж нэрлэв. 2003 оны 6-р сарын 30 SARS-ийн шинэ тохиолдол 2-7 хоног бүртгэдэггүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлав. Энэхүү халдвар 114 хоногийн турш тархаж дэлхийн 29 улсын 8,000 хүн халдвар авснаас 774 нас барснаар халдварын дэгдэл зогссон байна. Коронавирус нь хүний эукариотисээс 100 дахин жижиг, бактериас 20 дахин жижиг хэмжээтэй электрон микроскопоор харахад латин хэлний титэн буюу корона хэлбэртэй харагддаг амьсгалын замын өвчлөл үүсгэдэг бичлэг бийтэй юм. 1960 оны дунд үед анхны коронавирусыг нээн илрүүлснээс хойш өнөөгийн байдлаар 7 төрлийг нь хүн төрөлхтөнд таньж мэдээд байна. Дурдвал эдгээр коронавирусын төрлүүдээр дэлхийд дахинд өдөр тутам халдвар тархаж энгийн ханаа тусаж байдаг. Харин 2003 онд нээсэн SARS коронавирус нь сарсан байгаа ханаас хүн талдаж цар тахал үүсгэсэн бол MERS коронавирус нь тэмээнээс хүн талдаж 2012 онд дундад орндын амьсгалын дутагдлын хам шинж цар тахал үүсгэж байв. Харин 2020 онд шинээр нээгээд байгаа коронавирусыг 2019 novel coronavirus гэж нэрлэсэн бөгөөд энэ нь могоноос дамжин хүнд халдсан байх магадaltaй талаар мэдээлж байна. 2019 оны 12-р сарын 31-ний он сэлгэх мөчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийснээр энэ удаагийн асуудал хэлсэн юм. Энэ бол Хятадын Хубэй мужийн Ухаан хотод шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаагаар хүмүүс өвчлсөн явдал байлаа. 2020 оны 1-р сарын 3-ны байдлаар 44 хүн өвчлсөн байв. Эдгээр хүмүүс Ухаан хотын далайн гаралтай бүтээгдэхүүний ойр орчимд ажиллаж амьдардаг хүмүүс байсан учраас захуудыг хааж ариутгаж эхэлсэн юм. Шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарласнаас 7 хоногийн дараа буюу 2020 оны 1-р сарын 7-нд тос өвчний үүсгэгч нь өмнө нь бүртгэдэггүй шинэ коронавирус болохыг зарласан юм. Хятадын цэцэг захиргаа, Хятадын эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маш яаралтай арга хэмжээ авч эхэлсэн гэдгийг шинэ коронавирус аль хэдийн хил даван бүртгэгдэж эхэллээ. 2020 оны 1-р сарын 13-нд Тайландд илэрснийг албан ёсоор мэдээлсэн бол 2 хоногийн дараа Японд илэрснийг мэдээллээ. Үүний дараа 1-р сарын 20-нд Өмнөд Солонгост илэрсэн юм. Ийхүү 19 сая хүн амтай Ухаан хотоос эхэлсэн шинэ коронавирусын халдвар дэлхийн асуудал болж хувирсан юм. Энэхүү бичлэгийг хийх явцад буюу 2020 оны 2-р сарын 8-ны байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бүгд найрамдах Хятад ард улс, Хонконг, Макао, Тайван, Япон, Өмнөд Солонгос, Таиланд, Вьетнам, Сингапур, Малайз, Непал, Австрали, Америк, Канада, Франц зэрэг 25 орнуудад нийтдээ 31424 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 31211 тохиолдол нь бүгд найрамдах Хятад ард улсад бүртгэгджээ. Одоогийн байдлаар 638 хүн нас ороод байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчний тархалтын эрсдлийн зэргийг тодорхойлохдоо бүгд найрамдах Хятад ард улсыг маш өндөр эрсдэлтэй, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд өндөр эрсдэлтэй гэж дүгнэж байна. Одоогийн байдлаар нас оролтын хувь нь 2% байгаа юм. Харин 2003 оны SARS коронавирусын тархалтын үед нас оролтын хувь нь 10% байсан юм а. Коронавирус нь агаар туслаар халддаг ба хүний биед халдснаар 2-14 хоногийн хугацаанд нууц үе үүсгэж үүний дараагаас 98% нь халуурах,
75% нь ханиалгах, 44% нь амьсгаадах, булчингаар өвдөх, ядарч сулдах шинжүүд илэрсэн байна. Одоогоор уг вирусын эсрэг өвөрмөц эмчилгээг олоогүй байгаа бөгөөд шинж тэмдэг бууруулах, хүндрэлээс сэргийлэх чиглэлээр эмчилгээ хийж байна. 2020 оны 2 дугаар сарын 8-ны байдлаар Монголд коронавирусын тохиолдол бүртгэдэггүй байгааг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас мэдээлсэн. Хэдийгээр Монголд бүртгэдэггүй байгаа ч хөлийн цаанд хаалга тогшоод байгааг санах хэрэгтэй. 2020 оны 1-р сарын 27-нд Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 настай охин өндөр халуурч ханиалгасан шинж тэмдэгтэйгээр биеийн байдал нь хүндэрч нас орсон талаар албаныхан мэдээлсэн ба талигачаас дээж авч вирус судлалын шинжилгээ хийхэд томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх томуугийн үндэсний төвөөс гаргасан тантал судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн Б хүрээний вирус завхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус завхилж хэлсэн байна. Энэхүү улирлын томоогийн вирус нь уушигны хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралт хүргэдэг байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсад уушигны хатгалгаа уншоор 78141 тохиолдол, хүндрэл нас баралтаар 431 тохиолдол бүртгэгджээ. Дэлхийд жил бүр улирлын томоогийн хүндрэлээр 250-аас 500 мянган нас баралт бүртгэгддэг байна. Иймд улирлын томоо болон дэлхийд шинээр дэгдэд байгаа коронавирусын халдвараас хамгаалахын тулд дархлаа тогтолцоогоо тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Дархлаа тогтолцоо гэдэг нь хүний биеийн ерөнхий тамирыг илтгэнэ. Тамираа тэтгэхийн тулд нойр сайн авах, өөрт тохирсон идэвхтэй хөдөлгөөн хийж цусны эргэлтэд дэмжих, хүйтэн цэрүүний улирал зохицсон уламжлалт хүнсээ сонгон хэрэглэх, элдв сөрөг мэдээлэл тархиа ядрахгүй байх нь хамгийн чухал юм. Маска зүүж гараа тогтмол угаах нь халдвараас сэргийлэх судлагдсан арга юм а. Нэгт вирусын халдвартай болон ханиалгасан, халуурсан, өвчтэй хүмүүсээс хол байх, нүд хамар амандаа гараа бохир үед хүргэхгүй байх. Хоёрт олон хүн цугласан газар онц шаардлагагүй бол явахгүй байх. Халдвар тархсан улс руу зорчихгүй байх. Дааван болон хүм маск вирус бохирдлыг шүүдэггүй тул зөвхөн N95 болон эмнэлгийн цэнхэр маскыг 4 цагаас хэтрүүлэхгүй зөөж даруй хогийн савнд хайж занших. Дөрөвт ойр орхон гараа савнтай усаар 20 секундээс багагүй хугацаанд угаах, гар аридгахыг чирглэх. Тавт урт хөршөөс ирсэн өндөг дахианаас татгалзах. Далайн гаралтай түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. 6-ад орчин тойрны цэвэрлэгээ, халдваргүй жүлэлтийг зааврын дагуу тогтмол зөв хийж гүйцэтгэх. Вебсайтууд таныг дараах байдлаар холигддог. Айх тусан муг сэдвийн талаар улам их мэдхийг хүснэ. Вебсайт руу орох тусам танд олон зар сурталчилгаа гарч ирнэ. Сурталчилгаа үзсэн хүний тоогоор тэд мөнгө олдог. Харсан худал мэдээндээ шууд итгэж болохгүй. Айдсаар чин далиндуулаад шар хуудсууд мөнгө олж суудаг. Зөв их сурвалжтай мэдээг бие биедээ түгэж их сурвалжуудыг шаарддаг зүйлж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк дарж түмэнд түгээгээрэй. Мөн манай YouTube сувгийг заавал дагаарай. Дараагийн удаа ямар бичлэг үзмээр байгаагаа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй.